Сэмэнөө намайг Бани гэдэг. Өнөөдөр би та бүхэнд Instagram дээр яаж зураг амжилттай болоо, ямар техник гэдгээр ашиглаад би танад тавьж байгаа. Би бол зургууд яг өөрийнхөө утсаараа авдаг. Би iPhone 11-тэй яг одоо утсаараа би бүх бичлэгүүдээ хийдэг. Ялангуяа энэ iPhone-ийнхаа камераа яг зөв ашиглаж чаддгүй юм шиг санагдсан. Би ч гэсэн өөрөө өмнө яг одоо зүйлүүдийг ашиглаж мэдгүй байсан. Тэгээд та нар яг settings руу ороод камерныхон quality-г нь өөрчилж байна. Би бол энэ 1080p болон 60 frame per second зэрэг энийг ашиглаад миний хувьд бол энэ нь одоо зураг бичлэг авах бол хамгийн дайггүй quality бөгөөд багтаамж нь яг дунд зэргийн нэг ихтэй нэгч баг биш. Компьютер дээр бичлэгээ дээр янзлахад зургуудаа усан дээр янзлахад илүү бага ачаалал юм шиг санагдсан. За тэгээд зураг дээр авч явахдаа би бол өөрөө яг уцаа барьж байгаа гараараа барьж байгаа. Скол бол ямар нэгэн зүйлтэй төвшүүлж байгаа зураг авдаг. Би амар олон жил хийжсэн. Гэтэ сүүлийн жил би жижигхэн tripod-ыг би өөртөө invest хийж авсан. Энийг бол нэг заавчгүй ав гэж бол би хэлэхгүй. Гэхдээ ерөн зураг дээр авах дуртай хүмүүс бол иймэрдүү жижигхэн tripod-тай байхад амар байдаг. Та нар надтай адилхан бол би өөрөө тэгэж хүмүүсийн зураг дээр авах бичлэгийг хийж асууж сураагүй. Би өөрөө яг камера байрлуулаад өөрийнхөө зураг авах нь илүү эвтэйхэн байдаг. Тийм болохоор өөрөө зүгээр бүх юмудаа хиймээр аваад иймэрдүү tripod аваад бүх process чинь амархан болно. За гэрэлтүүлэг ярив. Backend гэрэл бол хамгийн сайн. Of course. Сайн гэрэл аммаараа аваад мэдээж та нар ring light дээр аваад тэгтээ надад ring light дээр авах бүр ингээд invest хийхгүй бол тэгээд энэ бол өөрөө ч юм. Гэхдээ би өөрөө зөв нэг бол усныхаа flashlight-тай ашигладаг. Скот бол жоохон гэрэл хэрэгтэй байгаа бол би компьютер дээрээ зүгээр юм цагаан зураг тавиад тэгээ brightness-ийг ихсгээд тэгж одоо гэрэлтүүлгээ хийдэг. Скот бол манай сургууль дээр ерөн бүх анги кампуудын projectorтэй тэгээ би хайдаа зүгээр нэг анги руу ороод projector-аас асаагаа нэг өлүүлний зураг ч юм уу скот цэвэрхэн харагдуулмаар агуу тэгээ одоо юм цагаан зураг тавиад тэгээд ерөн гэрэлтүүлэг болгоо тэгээ background болгоо дайлалын ашиглаад зураг бичлэгүүд авдаг. За яг pause дээр гэх юм бол би ерөн TikTok болон нэг өөрийнхөө дуртай Instagram-ийн хүмүүсүүдийнхээс санаа авдаг. Тэгээ мэдээж өөрөө бас камерны урд гараад одоо өөр төрлийн ангиллуудыг одоо туршиж үзээд айл зүгээс нь илүү хөрх харагдчих. Миний хувьд бол миний зүүн тал баруун талаас илүү дайггүй гардаг юм шиг санагдсан. Тэгээ миний өөр мэдсэн юм гэх юм бол ямар нэгэн зураг авч явахдаа ерөн камерныхон гол дагуу дүү нүүрчин жижигхэн бөгөөд нарийнхан харагдана. Яг тэгвэл камерны одоо захтан зураг авах бол царай болон бие чинь ингээд илүү өргөн харагдуулдаг. Тийм болохоор камерныхон гол дагуу. Өөр энэ дээр ярих юм бол хайда зураг юм уу эсвэл тэнгэртэй зураг гэдэг авч явах чинь ингээд гэрэлтүүлэн exposure амар их хэрэгэлдэг. Тийм болохоор iPhone дээр таны зураг улаан дараах юм бол AE lock гэж гараад байна. Яг ингээд зургийг чинь нэгэн жигэд төгчтэй. Би энийг бол ихэнхдээ тийм тэнгэр дээр авсан зургууд ашиглах дуртай. Энэ бас амар дайггүй хаа. За одоо яг ямар аппликейшн гэдгээр ашиглаад танилцуулъя. Энэ бол миний зураг янзлдаг folder. Тэгээ би эндээс ерөн 4 аппликейшн ерөнхийдөө ашигладаг. Би зураг дээр авч явахдаа таймер дээр тавьчихдаг, эсвэл зүгээр шууд бичлэг хийчихдэг. Тэгээ яг гоё гэсэн хэсгүүдийн би скриншот хийчихдэг. Хамгийн түрүүнд би PixArt руу ордог. Тэгээ PixArt руу ороод одоо ямар нэг автомат скролл ерөө background дээр энэ илүү тусгай юм байгаа. Дээр ингээд ажиллаад ингээд янзлах хэдэн зүйлүүдийг янзлчихдаг. Тэгээд та нар зураг янзлах байхдаа хэлэх юм бол илүү бага өөрчлөлт гаргаад илүү natural өөр гоё харагддаг юм шиг санагдав. Хайдаа би зураг янзсаар байгаа ингээд дэндүү их янзлчихдаг гэх юм уу. Тэгээд дэндүү их янзлахтаа дараа нь ингээд постод харахаар ингээд амар тэнэг харагддаг. Угаас нэг шат fake гэдэг нь амар мэддэг юм бол би хайдаа чадхаараа ингээд бага янзлалтыг одоо хичээдэг. За Pixar дээр зураг дээр янзлахаар зургийнхын чанар нь амар муудчихдаг. Тэгээд би ерөн Instagram дээр чанар муутай зураг тавих амар дургу болсон. Тийм болохоор би энийг янзлахын тулд Remini биний яг хийх юм бэ? Гэтэ Remini гэдэг аппликейшн болсон байгаа. Энэ аппликейшнгийн үнэгүй тэгээд бодлож хамбар таны зураг хүссэн хэдэн ч зураг олж одоо янзлж болно. Гэтэ үнэгүй хэсэг нь бол өдөртөө 5 зургуудын quality-г нь өчөж байгаа гэсэн. Тэгээд хайдаа хэрэг quality нь амар муу ах юм бол одоо хайдаа нүд хуруу зарим хэсгийг чинь одоо жоохон буруу уншаад амар эвгүй харагдуулчихсан. Тийм болохоор буцаад PixArt руугаа ороод юм бүгдийг янзлж байна. Тэгээд Remini зургийнхаа чанарыг сайжруулсан дараа хайдаа надад дэндүү сайжирсан шиг санагдаад байна. Тэгээд арис дээр нүд бүгд дэндүү амар smooth болсон.
Тэгээ бинийг зөөр багасгахын тулд цаа нөгөө аппликейшн гэдэг рүү оруулаад тэгж одоо background өнгөнийхэн тэмцэлтүүдийг нь би дахиж өөрчилдөг. Remini-г ашигласныхаа дараа би Visco руу орлоо. Тэгээ Visco дээр white balance-ыг ашиглуулаад ер нь яг цав цагаан болгосон. Миний зургууд илүү тийм дулаан тал руугаа байдаг. Тийм warm tones руугаа байхыг илүү хичээдэг. Өнгө сайтай. Тийм болохоор хэрэг зураг маань дэндүү цэнхэр тоонтой гарсан байх юм бол би white balance-ыг ашиглаж байгаа. Илүү дулаахан болгох эсвэл яг цагаан болгох. Тэгээд ер нь highlight shadows бүх зүйлүүдийн жоохон хэсгээр багасгаад тэгээд үзэлцдэг. Өөр жижигэн одоо tip-ууд гэх юм бол ямар нэгэн зураг дээр чинь хэрэг нүүр бол чинь яг гоё тодож гарч ирэхгүй бол snapseed руу ороод brush гэдэг хэсэг рүү орж байгаа. Contrast-ыг ингээ бүр хасах тав руу болгож байгаа. Тэгээд уруул эдэр хэсэг юм уу, нүд эдэр хэсэг болгонгууд нүд уруул эдэрчсэн хэсэг чинь илүү тодож гарч байна. Үүнтэй адилхан хэрэг зургийн аль нэг хэсэг нь ингээд гэрэлтүүлэх нь амар муу юм бол энэ selective tool гэдэг хэрэг орж байгаа. Тэгээд тэр хэсгээ сонгоод тэгээд brightness-ийн хэсгээ өөр нэг хак гэх юм бол ямар нэгэн үсээ боосон гэдэг зураг байлаа гэж бодъё. Хайдаа ингээд амар сонирн богоод ингээд фоны одоо scalp гараад ирдэг. Хацар тэрээ яг миний өмнө хийсэн тэр brush tool гэдэрсээ ашиглаад contrast юм асаад харагдаад байгаа хэсгээ ингээд удаад үстэй юм шиг харагдаж байна. Snapseed-ийн бас expand гэдэг хэсэг рүү нараад багаар expand хийгээд бас зургийнхаа background-ыг илүү том харагдуулж байгаа. Бүгд ингээд background наатагийн зураг нь цэвэрхэн зураг байгуул энэ яг гоё харагддаг. Тэгээд мэдээж хайда нэг хит зураг аваад ерөөсөө нэг царай нүүр ч юм уу гоё харагдахгүй нэг буюу байдаг. Үе дээрээ би зүгээр Instagram руу ороод өөрийнхөө дуртай фильтр ашиглаад зураг авдаг. Ер нь Instagram-ийн caption эдгээр хийж байхдаа ер нь aesthetic гэдrээ болж байхдаа өөрийнхөө дуртай аккаунтаа ер нь сайн ажиллаад ер нь фонтод ингээ багаар ингээ mental note хийгээд. Тэгэхээр нэг амар Instagram нэг амар ач холбогдол өгөөрэй. Би хайда амар ач холбогдол өгөөд байдаг. Тэгэхээр ер нь хоббиний mental health ер нь амар сайн нөлөөж өгөхгүй. Тийм болохоор би нэг Instagram-д ач холбогдол тэгээд Instagram дээр болсон бүх зүйлсэнд тэгэхээр жишээлбэл би одоо та нарт нэг зураг авах гэж амар олон зүйл авахыг та нарт үзэж тайлбарлаа шүү дээ. Тийм болохоор би Instagram дээр ямар нэгэн хүний зургийг харчаад өөртөө харьцуулаараа яа тэгвэл яг тэр original зураг нь яг тийм биш. Мэдээж янзсан зүйлүүд бол амар их байгаа. Тийм болохоор би Instagram дээр болсон зүйлүүд тэгээд та нарт биш таалагдсан байх гэж бодож байна. Миний өгсөн зөвлөгөөнүүд таалагдсан байх гэж бодож байна. Тэгээд ханы мэдээгүй зүйлүүдээс олсон тагаасаа гэж би найдаж байна. За ингээд бичлэг маань дуустаа. Дараагийн бичлэг хүртэл түр баярлалаа. Bye. I'm lying in bed, I can't help but sing.